За сайн байцгаана уу. Өнөөдөр бид ээлж дугаар эхэлж байна. За өнөөдөр яг бид нар чинь нөгөө шинээр босч байгаа бөө тий бөө болж байгаа, бөө болгож байгаа ийм хүмүүс зориулаад нөгөө өөрсдөө тулгарсан жишээ тий. Тэгтээ энэ жишээ болгон тэр хүмүүстээр бол тулгарх албагүй. Тэгэхээр одоо яг шинээр босч байгаа бөөнөрт зориулсан бид нэг иймэрхүү нэвтрүүлэг одоо өөрчлөлтөд хийх гэж байна. За тэгээд миний асуулт бол одоо за та богоос ихлэ асууч. За яагаад бөө болсон бэ? Бөө болсон шалтгаан. Яагаад бөө болдгийг энэ талаар. За ер нь яг нөгөө би онгодыг сонгоод байгаа юм биш. Тэ онгод намайг сонгож байгаа. Ерөнхий нэг юм ойлголт байгаа тий. За би за нэг хэдэн жилийн өмнө дөө гэж бас он моно хэлэх гэж байсан тийм ээ. Юу ч анх бөөлүүлэх нэг шалтгаан гарсан. Манай гэр бүлд гэх юм уу. Тэгээд бөөдөр очиж исэн. За тэгээд тэр бөөд очиход л ер нь нэг тийм өөрт нэг тийм айгу сонирн мэдрэмж ингээд төрж эхэлсэн юм. Тэр айлд ороод тэр хингэрэг дүнгэрний дууг ингээд сонсоод тэр бөөгийн дуудлагыг сонсоход нэг тийм одоо танил гэх нь хаашаа юм. Тэгээ ер нь нэг тийм сонирн мэдрэмж айгу төрж исэн. Тэгээд яг оцсон хэрэг зоригоо одоо тий зорилгоо бол гүйцээсэн тэр хүн маань одоо маш сайн хийж өгсөн. Тэгээд ер нь өөрийгөө энэ бөөгийн онгот тэнгэртэй тий ер нь нэг юм өөрийнхөө төлөө юмыг барих ёстой хүн юм байна гэдгийг тэр үйл хэрэгээ бүтээсний дараа мэдчихсэн. За тэгээд мэдрэмж бөө болох мэдрэмж бас нэг хүнд нэг юм бөө болж байгаа нэг тийм цаанаас нэг тийм мэдрэмж гэж байх хэрэгтэй шүү дээ. Байдаг үстэй. Байдаг. Нэг тийм. За тэгээ энэ мэдрэмжчэд бас ингээд мэдрэмж байлаа гэж бодё. Тэгэхээр ингээ хүн бөө боллоо гэж сонссон хүн айдаг хүн гэж би, айхгүй хүн гэж би тийм ээ. Тэгээ энэ айж юу тэгээ бас энэ бөө болно гэдгийг мэдээд мэдэрснээс хойш юу эсвүүцч юу. Эсэргүүцэл айдас. За ер нь бүгд л бас ер нь их амар тийм цочролд орд юм байна. Яг би багаасаа нөгөө нэг юм бас нэг хачин янз юм хардаг л байсан л да. Гэхдээ би багада тэрийг юус ойлгохгүй байсан. Хүмүүс юу надаас жоохон жирэгдэг ч гэдэг юм уу те. Тэгээ бөө болно гэдгийг анх сонсоод одоо жоохон айцтай байсан. Яаж онгот нь одоо яаж орж ирд юм болоо ч гэж бодох шиг. Нөгөө болоогүй зүгээр сонсцсон багтаал тэр чинь баг нөгөө бөөлчих гээд байгаа шүү дээ бас дотроо. Ер нь яаж орж ирд юм бол хаана байд юм бол юунаас ирд юм бол гээл. Тэгээ тэрийг сонсохоор эсвэл наашаа тухайн цаг үе тэр мөчлөг нь таарсан ч үт юм уу. Хүн өөрөө их нэг тийм бүр хит мэдрэмтгий болоод эхэлт юм байна. Тэгээ яг ар гэрийн зүгээс жоохон эсэргүүцэл байсан. Тэгээд онгод тэнгэр гэдэг юмыг яг манай хөвд миний хөвд одоо бидний хөвд гэх юм бол ер нь жоохон хэцүүлэх хүлээж авч ийсэн. Одоо тухайн үед амьдрал ах уу те тэр үед одоо мөнгөний ханьж гэдэг юм уу бас л нэг 2 өдгөө хоос онохгүй хүмүүс чинь тэгэл ер нь жоохон хэцүүхэн л байсан. Тэгээд жоо айцтай байсан мэдээж эсэргүүцэжсэн гэр бүлийн хүмүүс байсан. Бид нар дэшээ бас юм уу сайн судалж үзээгүй байсан. Ер нь тиймэрхүү байсан. Яг хөө бөө болох чинь гэдэг болцсны дараа гэдэг хоёр ойлголт бол шал ондоол байсан л та. Тэр жинхэнэ тэнгэр газар шиг зөрөөтэй. Тий. Айгу. Үгээр хэлэх юм. Одоо энэ хэдэн жил бас яг үгээр хэлж чадхааргүй л байна. Гэхдээ ер нь яг болох ч байгаа болцсны дараа хоёр ч гэдэг юм уу те. Зүгээр тэр оруулаад гаргасан гэдэг л хоёр юм байгаа л та. Гэхдээ тэр хоёр чинь тэнгэр газар шиг ялгаатай. Тэгээд төсөөлж явж исэн ч үе надад. Одоо боддоор ингээд өөр дээрээ те би буулгаад ингээд авцсан ч бас нэг үе байна. Тэгээд энэ хоёр бол шал өөр л үт юм бэл. За хомбогийн хувьд
Миний хувьд бол одоо яг намайг тухайн үед бүү болж байхад бол тэр нөгөө жинхэнэ бөөнөр чинь айл болгон л бүүтэй үе байлаа шүү дээ. Тэгээд тэр үед ямслээсэн бүү болохоос өмнө бүү болцсон хүмүүс заавал нэг бүү дээр эхлээ очсон байдаг. Тэгээд энэ чинээс нэг ямар нэгэн шуум сонсцсон. За бүү болох хэрэгтэй юм байна. Тэгээд тухайн үед бол би тэгж явж байгаа л бүү болсон. Түүнээс нэг тийм өвд цаваад исэн шид болоод шаналаад исэн шид буруутж явж исэн түүх бол байхгүй. Гэхдээ яг хоо энэ дээр бол бас их олон эсэргүүцэл гарч ирсэн л дээ. Манай аав лам юм гэсэн баггүй. Тэгээ одоо манай удамд тийм бүү байдгүй юм байдгүй тийм байдгүй гэл хамаатан саднууд гэж ярьж их чинь. Тэгээ бас удам судалж байгаа удмын одоо нөгөө нэг дээд өвгдүүдийг нэлээд судалгаатай хүн дээр очиод ингээ уулзаад тэг үзэхэд за ер нь лам болвол юм ээ, бүү болвол юм ээ. Одоо цаг үе дээр ялчгүй олон бүүнэр байна. Гэхдээ энийг нэлээд сайн судалгаатай учрыг нь олж иж бүү болоорой. Тэгээ тэр хүн тэгж хэлээл тэрнээс хойш за энэ бүү гэж ер нь юу хийх юм бэ? Яг ямар учиртай юм бэ? Тэгээ тэр чинь ингээ гаднаас нь харахаар тухайн үед чинь тэгэл хүн болгон ингэрэг дэлтэл хоёуг нэмэрсэн бөөлөл гэдэг. Тэгэл дотор нь орж үцхээс өөр аргагүй болж байгаа юм чинь. Тэгээ бөө болсон тэгээ ерөнхийдөө бөө болсноос хойш бол за энэ бөө гэдэг юм чинь үнэхээр чандын юм байт юм байна. Тэгэхээр нарийн учир ухаантай юм байт юм байна. Тэгээ энийг зөв сайхан залж явахгүй бол бас хэцүүддэг талч байгаад байгаа шиг байна. Тэгэхээр аль болох зөв сайхан залаад одоо тэр онгод тэнгэр болоод энэ бүү мөргөлийн зам үлийг их л зөвөрн сайхан залгуулаа явъя л гэл одоо хүртэл хичээгэл явж байна л. Айц ер нь тэгээд бүү болоод бүү болохоос өмнө бүү боллоо гэдгээ сонссны дараа айц ямар. Тэгээ бүү болсны дараа бүү болох ёстой юм байна гэж сонсоод бол ерөнхийдөө их айцтай л гэдэг. Одоо энэ нэг талдаа амар том хариуцлага байхгүй. Тэгээ нөгөө яг очиод тэр өвдсөн хүнээ бид нар гаднаас нь харж байгаа тий. Одоо энэ хүн шиг болох юм болоо ч гэж бодоол. Тэр нь яад юм бол гэж надад бол амар сонир өсөх. Энэ хүн болгон одоо ч гэсэн ингээл бүү болох гэж байгаа ч юм уу. Тий бас хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэднээс ч гэсэн бүү болох гэж байгаа хүмүүсийг айхгүй ихэнх нь сонирхож хийж байгаа. Харин тэр хүмүүс ч бас ингэж байгаа байхгүй. Зарим нь одоо ингээ тэр бүү болсноор ингээл очирцгүй хүн амт үзэж хардаг гэсэн шиг болчдөг тий. Тиймэрхүү төсөөлөлтөй, тиймэрхүү сонирхолтой хүмүүс бүү болоод байгаа шүү. Ихэнх нь ер нь тэгж ороод байгаа байхгүй юу? Тэгэл ер нь одоо ингээл ер нь өстой хүний цаанаа бүх юм ин хардаг болчих юм байна, үздэг болчих юм байна гэл. Тиймэрхүү төсөөлөлтөй, тиймэрхүү өөрөө хоббитой бараг бүү болоод байгаа бас нэг хэсэг хүмүүс байгаад байгаа байхгүй. Тэгэхээр яг үннийг хэлгээд энэ бүү болно гэдэг чинь бас нэг талдаа нэг тийм хүсэдэх зүйл биш шүү дээ. Бас л хүний хариуцлага олон хүний үлийг дааж явна. Тэр болгон дээр чинь бас нэг учир байгаа. Тэгээ юмыг бас зөв сайхан залаа явах юм бол тэрний үр шимээ бас хүрч байгаа хүмүүс ч байна. Түүнээс тэгэл нэг тийм өнгөөр хараад бүү болцсон хүмүүс чинь тэгэл тэр донд чинь төөрж яваал үгүй бол 9 шид болж байгаа бол дуусаад байгаа байхгүй. Яг үнэ. Одоо энэ дээр нэг багшгаа нэг асуудал гарч ирдэг шүү дээ. Багш. Одоо нэг багшаа зөв буруу сонгосноос болоод буруу зүрх явлаа гэдэг. Асуудал үүдэг. За энэ дээр яхаа бас том асуудлын нэг байгаа. Тэгвэл энтэй холбоотойгоор ер нь тэгээд багштай багшгүй бүү боллоо гэд тэрийгэ дуулаад бүү боллоо гэж хүмүүс болж байгаа. Энэ хүмүүсийн гаргадаг алдаа. Энэ алдааг ер нь юу гэж бодож байна одоо бас баггүй хугацааг бас өнгөрүүллээ тий. Эндээс харахад энэ алдаа ямар алдаа болдоо харагдах шиг бай. Алдаа нь бол ерөөхдөө ингэж би миний л ажилласнаар шүү. Тэгээ яг хүмүүс дээр дийлэх л нэг бүү дээр очиод ерөнхий юмны зах зах үзсэн байгаа шүү дээ. Тэгж явж байгаа л сүулдэ бич багшгүй болж хөврөөл. Тэгээд ер нь ингээд болчлоо гэж өөрөө үзээд байгаа байхгүй тэр чинь. Тэгээд болцсон юм гэж байхгүй шүү дээ. Яг үнэ л. Одоо тэгэл өөрийгөө би багшгүй бүү юм бүү гэдэг хүмүүс чинь дийлэх л би ингээд болчлоо. Юмд хүрчлээ гэж үзээд байгаа. Яг энэ дээр нөгөө
нэг жоохон шуум байгаа л да. Гадуур мэдээж хүмүүс мэдчихэл байгаа. Яг нөгөө багшгүй боссон бөө гэж яриад байгаа шүү дээ. Одоо тэрэн бөө гэж яриад байгаа. Хүмүүс тэрийг айгүй их мундаг бөө гэж боддог байхгүй. Тий. Өөрийнхөө ямиг өөрөө олцсон. Хинээс тусламжгүй олцсон. Одоо олох гээд явж байгаа бас нэг ингээд төрөөд явж байгаа хүмүүс байгаа. Дууланд гараад баг өөрийнхөө ямиг олон олдлоо. Тэгээ олсныхоо дараа бууж ирдэг ч гэдэг юм уу. Энэ дээр бол энэ би энийг бол алдаа л гэж үздэг. Энэ үнэхээр маш том алдаа. Тэгээд тэр хоёрын хооронд үнэхээр тэр онготны юм уу биш юм уу нэрээс дуучлаараа бид нар гаднаас ч хараад чамайг мэдгүй гэдэг шиг тэг гэр бүлийнхэн найз нөхөд одоо юу гэдэг хамаатан садан тэ энэ хүний ар зөндөө хүмүүс байж байгаа. Тэг энийг мэдхгүй одоо тэгээд нэг дээл өмсөд хингэрэг одоо дүнгүүр дэлдээд тэгээд энэ бөөгийнхээ онготыг авчлаа гэж яриад байгаа. Энэ бол би маш том алдаа л гэж хэлээ. Тийм шүү дээ. Одоо тэр хүн чинь багштай байсан ч гэсэн хүн өөрөө өөрийгөө л олно шүү дээ. Тэр багш зүгээр чиглүүлж өгöd байгаа байхгүй. Тэр хүн чинь яг өөрийнхөө юмтай холбогдоод өөрөө тэр юмнуудаа гүйхэд бол тэр хүн л өөрөө л тэр юмтайгаа холбогдно. Түүнээс тэр багш гэдэг хүн бас яг тас хэлмаа энэ чиний юм гээд альтернатив юм бас байхгүй шүү дээ. Тэгэхээр ер нь бол бүх хүн өөрөө өөртөө тулж үзвэл өөрөө бөлөөл тэр дундаасаа үнэхээр тэр онгод юу вэ? Тэр болгоныг ол ялгаж явж байгаа. Тэгэхгүй би тийм гээд одоо тэр хүмүүс яг үнэлэхэд би ингээ болцсон гэж үзээд байгаа. Тэр нэг буддист болдог юм байдгүй баха. Энэ ингээл үргэлжлээлээ дүү хүүхдлээ ингээд суралцаал цаашаа дамжаал. Нэг юм онгод барьж аваад тэргээр бөөлж итэл тэр онгодын үйл бас дуусчих шүү дээ. Тэгэд ирэхээр дараагийн онгодын үйл орж ирж байгаа жишээ нь. Тэгэхээр чин тэгэд болцсон гэдэг зүйл чинь тэр онготойгоо л ноолоод байна гэсэн үг байна. Тэгэхээр өшөө цаашаа явахын тулд өшөө цаад юмнуудтай холбогдохын тулд бөө бол тэр чигтэй л холбогдож байгаа юм шүү хүүхдлээ. Эндэх байх л та одоо тий. Одоо бас энэ тал дээр дахиад алдаа бол ер нь дуусахгүй юм байна. Харин тийм. Тэгээд яг алдааны тал дээр бид нарыг бас тий сонсоод биднээс нэг зөв юм ингээд аваад энэ алдаа юм байна гэд нэг ойлгоод ухаарад хүлээгээд авчаасаа гэсэн үндсэн дээр тий бид нар одоо сэтгэл зүрхээрээ тий одоо ингээд цаг юугаа зарцуулаад бид нар сууж байна. Гэхдээ би яг нэг алдсан хүн дараа нь алдах магадлал маш өндөр л байхгүй. Нэг л ийм хазгаа жоохон буруу ингэсэн бол ерөөсө тэрийг цааш нь тэр чигээр үргэлжлэх юм бол тэр чинь буцаага засагдахад маш хэцүү болно. Тэгээ энэ дэр бас нэг юм байгаад тах шиг байна. За яг тэр бол ялч алдаа байгаа юм л та. Энийг бас хэлэхгүй байж болохгүй нэг тийм алдаа. Хүн бөө болоод ирэхээр бас нэг юмны эрэлт гарч эхэлж байгаа шүү дээ. Тэнгүүт дандаа энэ тэнгэр өгтөргөө галактик тий дээш ингээд одоо нэг хийсвэр зүйл рүүгээ дийлэх нь ингээд яваад юм хайгаад эхэлж байгаа байхгүй. Тэнгүүт энэ бөө мөргөл болоод энэ бөөгийн зан үйл гэдэг юм чи ерөөсөө энэ Монгол ахуй дотор нь байж байгаа. Бүх юм арга том зан үйл тэрийг олж харахгүйгээр дийлэх нь нөгөө нэг холоос хайгаад. Одоо ингээл за манайх тэр тэнгэрийн тим суудал модал гээл дээшээ л юм яриад энэ тэрийг өөрөө ч мэдхгүй юугаач мэдхгүй тэгээ тийм холоос юмыг хайгаад эхэлж байгаа. Түүнээс тэрний оронд энэ Монгол ахуй болоод энэ өвдөөцийн заа сургадаг ухаан тий энэ ахуй соёл тэр болгоноогоо судлаад ирэх юм бол энэ бүүдэр чинь хамгийн дөхөө очих. Зүгээр жинхэнэ товчилж чиг гэх юм бол тэр болгоноогоо л мэддэг болоод юмны учир тайлдаг болно, онсийн олдог болно, тэн дээр ч бас их юм байх. Тэгэхээр хитрхи холоос бити юм хайгаасаа. Ерөөсөө энэ ахуй дотор байгаа юм энэ Монгол нүүдэлчин амьдрал те энэ бүх зүйл чинь тэр чигээр арга том байж байгаа чинь. за хөрлөг өвд. Одоо ингэж харагдж байгаа алдаа юу байна? Одоо чи чинь дархан хүн болохоор тэгэл бас бүх хүмүүс ирэл юм хийлгэж байгаа. За тэгээд чи бас өндөөл зүйл сонсож байгаа бах. За шин бөөнөрт гаргаж байгаа алдаа юу харагдаж байна? Тэгээ энэ дэр бас нэг ингээ хэлчмээр санагддаг үе бас байгаа бах. Энэ алдаа төвтгөлийн талаар юу гэж бодож байна? Гомбог ирсэн зөвлөлтөө саяных. Одоо нөгөө их холоос онготой хайгаад байгаа шиг байна. Онгот нь болохоор их өндөрт тэнгэрт байдаг гэж бодоод байгаа шиг байна. Бид нар болохоор онгот нь яг зэрэгцээ ертөнд зэрэгцэж амьдэрдэг юм болохоос бити дээж хөөр холоос хайгаад тэнгэрийн судалтай хүмүүс онгот байх юм бол мондог байхаалгүй байхгүй тэр чинь. Тэгэхээр ер нь гомбог ирдэг зөв саяных бол тиймэрхүү.
За яг нэг ийм юм байгаа л да тий. Бөө хүн багштай байх хэвээр. Багштай байх хэвээр. Одоо бол бас нэг үе одоо бол бас зөндөө бөө гарчлаа. Сайн муу бүгд л байгаа. Бөө хүн багштай байх хэвээр. Тэгээд багадаа штэ. Багадаа 5 жил багшигаа дагаж явах хэвээр байхгүй юу? 5 жил багшигаа дагаж явна гэдэг бол нэлээх юм соронтой. Бөө хүнд ч сурж боловсрох зүйл их байгаа штэ. Тэр зүйлээ мэдэхгүй ингээд шууд бөө болчвол маргааш нь би болчих юм байна гэж бодоод байдаг энэ жоо алдаа байна гэж би бодоод байгаа. Тэгэхээр энэ багш гэдэг хүнтэй учирсан бол дор хаяж 5 жил дагаж яв. Тэр хүнээс юм сурна штэ. Зөндөө юм амьдрах ухаан тий? Бөөлөх ухаан, онгодын ухаан, тэр хийж байгаа зан үйлийн ухаан гэдэг энэ чинь айгүй олон зүйл тэр хүнээс сурна. Тэр багш гэдэг зүйлийг одоо би болчлоо гэд би одоо мундаг болчлоо. Миний онгод мундаг гэд ингэж яриад байдаг шүү дээ. Тэгээ би одоо багш байхгүй хэрэггүй ингэ явах юм бол энэ л амар том андуурл болж байгаа байхгүй. Тэ? Хамгийн зүгээр наазахаа чи сургуульд ороод уншиж бичиж сурахын тулд чи багшаас сурдаг шүү дээ. Энэгээр л ойлгох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бөө гэдэг чи бас чи сурна, болсорно. Тэгтээ энэ бас тийм нөгөө сургууль төгсдөг шиг тийм төгсдөг зүйл биш л дээ. Энэ бол цаг хугацаа өнгөрөх тусам олон юм сурна мэдэн тэрний цааталт юу байгаа гэдэг ингээд насан туршдаа сурсаар байгаа л дуустдаг зүйл болно гэж би боддог байхгүй. Зөв шүү. Тэгээ миний бодол нэг иймэрхүү. За одоо ингээд нэг юм бөөнөрийн дунд нэг юм ёс зүй хариуцлага гэж нэг зүйл чухал уу? Ёс зүй хариуцлага гэдэг зүйл чинь бөөд хамгийн чухал юм байхгүй. Одоо яг энэ дээр би нэг юм жишээ аваа ярихад тухайн бүүдээр хүн хурж ирж чинь тийм үү? Одоо үзүүлж чинь нэгсэндээ ураг удмаа үзүүлж чинь өөрийгөө үзүүлж чинь заяа тавилангаа үзүүлж штэ. Тэгэхэд тэрний ураг удам болоод өөрийнх нь хөв заяатай шийдэгдэж байгаа юм дээр тэр бүү хариуцлагатай байж ш тэрний үүлийг хэлж явах жишээ нэ тийм. Тэгэхгүйгээр хүрээд ирцүүнийг нэг үхлээр айлгаад ингээ суучих юм бол тэр хүний заяаг чинь бас өөрчилж чадчих واخ. Одоо нэг зовцсон хүрээд ирдэг одоо юунаас болж байгаа яаж байгаа ингээд нэг үрж ирээл сайхан нэг онгод бараадаад нэг бөө бараадаад уулзах гад ирдэг. Хувь бөө хариуцлага ойлгоогүй хүн бол тэр чи яалтчгүй одоо өөхөнд өгцсөн байна. Одоо энийг ингэ тэг гэд тиймэрхүү юм сонсож байгаа тэр хүний сэтгэл зүй. Тэгээд цаашаа уул гайгүй болохгүй тэмүүлээд ирж байгаа шүү дээ. Тэгээд энэ дэр чинь яг энэ бөөний хариуцлага гарч ирэх. Бөө бол яалтчгүй амар хариуцлагатай байх хэрэгтэй. Тэр зорж ирсэн хүний нэг заяаг нь дэлгэлчихгүй хүн шиг замыг нь засаад өгч явах хэмжээний тиймэрхүү сэтгэл зүй зүрх сэтгэлтэй тэрэндээ бас хариуцлагатай ард дээр нь үйл хийсэн ч гэсэн хойно бас бат зогсож явах хойноос нь санаа зовоо сууж явах хэмжээний сэтгэл зүйтэй л байх гэж би боддоо шүү дээ. Та богоо. Яс зүг гэхээр одоо яг бөө болцсон хүний хувьд ярьж байна. Тий бас болцсон хүний бөө тий шинж байгаа. Тий Шинэ хуучин гэхгүй ер нь бөө. За ер нь бол хамгийн наадлын одоо ёс зүй гэдээ ярих юм бол нэгдүгээрт одоо тэр бөө хүнтэй та битгий хүнийг хуураарай. За хоёрдугаарт те онгоцтойгоо одоо яг үнэн сэтгэлээсээ те ингээд сайн холбогдоод сайн бөөлж бас сураарай. Тэгээд онгодынхоо нэрийг барьж битгий хүн ингэж далаалгаарай. Дээрээс нь өөрөө нэг жоохон буруу явцсан юм аа. Одоо манай онгод тэгсэн гэж битгий тэр онгод руугаа чихээрээ те. Онгод гэдэг юм ерөөсөө чамаг одоо юу гэдгийг ивэх гэж ирсэн те. Хүнийг ивэхт гэж одоо ивэлэх гэж ирсэн бишээ. Энэ бол зөвхөн хүнээр ярих юм бол зөвхөн чиний замыг болон тий одоо тэр танай тэр ураг удмын чинь замыг гэрэлтүүлэх гэж ирсэн юм шүү тий. Наазахын ёс зүй бол яг энэ байна. Тэгээд битгий ийм худал хуурмаг байгаарай. Тэгээд болж игэл үнэн байгаарай. Ирсэн одоо ядарсан хүн туслаад тий. Магадгүй бас нэг тариф тогтоохгүй тий. Нэг сэтгэлээсээ сайхан үнэхээр бөө гэдэг хүнийхээ үүднээс нэг сайхан бүрчин сэтгэлээсээ тусалдаг байгаарай.
ёс зүй гэх юм бол одоо нэг наад захих бол нэг ийм л байх нь зүг болов гэж бас бодож байна. Яг нэг өнгөрөө согсуу тий. Тэр бол онгод биш, тэр бол бөө биш тий. Хизээч битгий онгодороо сагсуур. Одоо онгодороо сагсуурна гэдэг чинь би нэг бөө болцсон гээл гэрийнхнээгаа нэг ингээл ах дүүнийгаа нэг ингээл ирэхгүй байна гэж нэг уурлаа л тий. Одоо тийм юм зөндөө сонсогддог шүү дээ. Би бол одоо тийм хүмүүс мэднэ. Манайх ирэхгүй байна. Тийм болохгүй гэл. Гэхдээ чи үнэхээр сэтгэл байвал тий тэр хүнийг ирсэн ирээгүй одоо чи үнэхээр далд юмтай холбогдож байгаа. Гэхдээ тэрийг далдаар ингээд тий үнэхээр бөөгийн юмд хэрэгтэй юм би бол одоо мэдээж ах トゥ хамаатан садам туслалгүй яах вэ тий яг бөөгөрөө бас хитрхи битгий амьдралаа залгуулаарай л гэж хэлмээр байна. За хөрлөгийн хувьд ёс зүй гэж байх хэрэгтэй өстэй. Зүгэл байх ёстой л та. Эний талаар тэгэл нэг одоо нэг ядарсан үнийг үхэж шахацсан тэгэл нэг хүүхэд жүүх нь тэгин дэ чи ирэхгүй бол тэгин тийм бөө болох чи өстой байна. Бөө болохгүй бол чи тэр чи үхэх нь гэсний зөндөө сонсогддоо шүү дээ. Тэр бол бас л зүг асуудал л та. үхлээр айлгадаг. Тэд нэр тухайн ирж байгаа тэр мөргөлчин хүнд бол өстой айгүй хүн дээр тусч байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүн чинь одоо биелүүлэхийг л бодсон шүү дээ. Тиймэрхүү бөөнөр бол одоо жоохон бодолтой юм хийж байгаа ч хэлж хэлмээр байна. Би ингэж боддог байхгүй. Бүүн жоох нэг юмэг те аль талаас нь боддог. Юм нэг жоохон зөв үнцгийг нь олоод харждаг те. Хүн тусдаа. Бас нэг гоё тийм хүмүүжлтэй. Гоё сайхан хүмүүжлтэй. Хүнээс нэг 5% сурчдаг, сонсч чаддаг. Зөрүүлээ нэг 5% айтайхан 5% хэлцдэг. Хамгийн наазах нь шин штэ. Байгаас гэж үсдэг байхгүй юу. Тэгээд гараад байгаа алдаанууд ерөөхдөө онгодороо талаалгадаг. Тэгээ өхөж хатна гэж айлгадаг. Тэр бол арай л их биш дээ. Тэр бол арай ихтэй байгаа. Бөө мөргөл те бөө мөргөл энэ онгод гэдэг зүйл чинь бол тийм зүйл биш штэ. Тэ. Хөө хүний өөрийнх нь тархины бодлоор хийдэг зүйл биш байхгүй юу? Тэр хүн ямар хүмүүжлэлээр хүмүүжчихэд өнөөдөр онгод аваад байгаа юм бэ? Гээ ярихаар бас аюу хэцүү, тэ? Янз янзын хүмүүс онгод авч байгаа. Гэхдээ тэрэнд одоо зөв буруу гэж бид нар шүүхгүй л тэ. Шүүхгүй. Тэгэхдээ хамгийн гол нь тэр хүмүүс маань өөрсдөө бас хувь нь өөрөө бас тийм соёлтой, хүмүүжлэлтэй, тэ? Харилцааны зөв соёлтой байх хэрэгтэй гэж би боддог байхгүй. Энэ дээр бас нэг юм байд шүү дээ. Одоо нэг багш нь онгодыг чи хураагаад тавтчихна. Тэ энэ бас их Юу наач нэрээ тий. Онгодыг харааж байгаа. Онгод нь тэгээ хураагдах уу? одоо нэг амар том багш Тийм байх тий. Яг бас нэрээ яг тийш үнэн шүү. Шавийнхаа одоо нэг өсөндөө нэг хүнтэй одоо ингээ онгод монгод холбоо бөө болгоцсон нөгөөдг нь шавь нь болцсон. Жохон дурууг нь хөнгөд онгодыг чи хураа шүү дээ. Өөрөө өгсөн юм байл та тий. Тий. Тэгвэл өөрөө өгсөн болол хурааж байгаа. Тийм байл та. Тэр хураацсан зөндөө өгөөцтэй. Ер нь бол хүний онгодыг хураана гэж байхгүй Байхгүй шүү дээ. Байхгүй юу гэж үү. тэр хүнд хураагдах байсан бол тэр онгодыг аваач яадаг. Булгаач яадаг тий. Тэр чинь өөртөө тусдаа зориулагдсан ураг удам зориулагдсан тийм зүйл байдаг. Тэрийг багш гэдэг зүйл холбож өгөөл багш гэдэг хүн өөрийнхөө арга ухаанаараа л тэр шав гэдэг хүнээ цааш нь залгуулад нэг чадварт нь одоо ингээд хов нэмэр оруулаа явна гэхээс тэр багш хүн тэр шав хүний онгодыг захирна гэж хизээч байхгүй шүү дээ. Багш хүн чинь тэр бөө болж байгаа улаач хүнд нь л багшилдаг болох уу? Тий, онгод нь багшилахгүй шүү дээ. Тий. Тэгээ нөгөө нэг шав багшаа болчдөг. Эргүүлээд багшин шавыгаа ингээ нэг жоохон нэг атхандаа байлах гэдэг нэг жоохон бас нэг тийм буруу зүйл байна. Тий. Одоо тэрийг одоо яамаар ч юм бэ. Тэгвэл яг хөө зүгээр бид нар зүгээр ойлгуулаа хэлэхэд тий. Багш шав гэдэг бол тий
Хүндлэл байх хэрэгтэй. Хамгийн нэгт хүндлэл байх хэрэгтэй. Шавн багшийг хүндэлж байгаа тий. Хүндлүүлж байгаа багш нь тэр хүндлийг даадаг байх хэрэгтэй тий. Хин хиндээ бас тус дэмтэй тий арга ухаанаа зааж өгдөг ийм байхад багшаа болчихж байгаа. Тэгэхгүй бол би нэг хүний шав болдог нөгөө хүн намайг байнгын дарамталдаг тий. Би онгодоо чи хураан. Ийм үл өвлгөр бол байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Одоо тэр нөгөө манай хөрлөгийг хэлдгээр үнэнч байх л хэвгүй. Шавн багштай үнэнч, багш нь шавтай үнэнч. Тэгэл тэр юм явж итэл тэр хаа өрх нь ойлгомжтой шүү дээ. Тэр үений түрүү ярьсан нөгөө 5 жилийн хугацаа чи нэг багшийг адаглаад 5 жил дагаа явчих. 5 жилийн дараа чи бөөгийн хэмжээнд те тэр багшийн хэмжээнд боловсрч байгаа байхгүй. Багш нь нөгөө өөрийнхөө тухайн хүн шавьяга за энэ одоо ч өөрийгөө аваа явуулсан болохоор байна гэсэн үед багш нь хүлэн зөвшөөрч ижлэн ингээд хорно. Одоо өөрийнхөө зам үрийг дагаа гэж судахтаа шүү дээ. Тэг яг зөв. Тэгэхгүй болохоор чи одоо нэг хэцүү нэг барьцаанд орсон юм шиг те нэг үний дарамжхалтанд орсон юм шиг тийм байдал. Чи хүнтэй баг шав болсон бол тодорхой хугацаанд чи цуг байх ёстой. Юмны сурах хэрэгтэй, үгийн сонсох хэрэгтэй, тэ үүлийн сурах хэрэгтэй. Тодорхой хугацааны дараа миний төрийн хэлдэг нь адаглаа 5 жилийн дараа гэхэд за чи болчихж байгаа байхгүй тий ямар ч байсан арга ухаан олж байгаа чи багшаас салаад явхад өөрийнхөө хэмжээнд өөрийнхөө юмыг цааш нь аваа явах боломжтой боллоо гэсэн яг нэг юм бичгтэйг л одоо дөрмөлтэй тий нөгөө бөөлд сурахчаад тий сурахчаад сурсны дараа ер нь бол яг бидний яриад байгаа сая одоо ярьж байгаа энэ ёс зүй гэдэг бол зөвхөн одоо тэр бөөхөн бөөгөө хийхтэй гэдэг ярьж байгаа ш тийм ээ. Тэрнээс одоо хувь хүний шууд зан чанар төлөврөө нь ороод зөвхөн бөөлөхдөө нэг тийм сайхан ёс зүйтэй байгаарай гэж хэлж байгаа шүү. Тэрнээс одоо бид нар нэг хүн одоо би бол ер нь хувь хүн тал дээр бол ер нь хөгжилтэй ааштай бол ааштай тий. Гэхдээ би бөөлөх тал дээр бол надад ерөнхийдөө тийм байхгүй гэд. Тэгээ бөө хүн ч нэг юм байх хэрэгтэй болов гэж боддоо шүү дээ. За чи тэр хоёрыг хувцыг өмсөн чи бөө байхгүй юу? Тийм шүү дээ. Бөө. Чи тэр хоёрыг хувцыг тайлбар чи зүгээр хүн. Тэ? Тэгээд чамд бол цэрлэх ёс гэж байгаа тий. Тэр ёсыгоо чи мөрдөх хэрэгтэй. Тэгээд амьдрал дээр чи зүгээр л амьдрах хэрэгтэй байхгүй юу? Тийм ээ? Тийм шүү дээ. Би бол тэгж л боддог шүү дээ. Та нар юу гэж бодож? Зүг угаасаа л тийм шүү. Тэр хоёрыг нөмөрцсөн үедээ жинхэнэ бөө бай. Ингийн үедээ ингийн хүн л бай. Тэгтээ цэрлэх юм биш үү? Тэ бүүн цэрлэх юм. Тэр цээрэ мэдчих хэрэгтэй тий. Цээрэ мэдхгүйгээс болоод хитрхийн энгийн царайлаад бороо зөөрөө юм орчих тий. Тийм ээ тийм бас аюултай. Тэгэхээр бүүн чинь бас нэг цэрлэх юм байна. Мэдээж одоо бидний яг уу жоохон ариун гэдэг талаас нь ч юм уу. Тий бид нар жоохон үгүй ярьж өгöd байгаа шүү дээ. Үгүй ярьж өгöd байгаа. Яг цээр гэдэг чинь нөгөө яагаад өнгөрцөөнийг биенд оруулж ирэх чинь цээр шүү дээ. Тийм шүү дээ. Тэр чинь болохоор тиймэрхүү юмнууд чинь зөндөө байгаа шүү дээ. Тэр чинь бас нэг аюултай том цээр баг. Тэр зүйлийг чинь за яах вэ тэгээ одоо оруулдаг гэж хэлчихвэл би буруутах байх. Харин тийх байх тий. Оруулахгүй гэж хэлчихвэл би бас буруутах байх. Энэ тэгтээ хугацаа хэрэгтэй. Тий чадвар хугацаа, чадал шансаа тий тэр бэлтгэгдсэн байдал Юмд очир байна шүү. За хөрлөө бөөгийн хоёрыг гоёлоо. Гоё чимэглөө. Юу үстэй. Бөөгийн хоёр чиг гоё чимгэл болох юм бол бөө гэж хүн байх байлт шүү дээ. Одоо харин тэгээд гоё чимгэл шиг болгоцсон зүйл зөндөө байна. Хараад ахт. Тэгэд нөгөө нэг тэрнийхээ очрыг сайн мэдэхгүй байна. Яг өдөр энэний талаар яг бид нар нэг товчгол ярьсан л да тийм ээ. Бөөгийн дархан гэдэг талаар яг одоо энэ дэр одоо гоё чимгэл шиг байх ёстой юу? Энэ яагаад ийм гоё чимгэл шиг ийм хоёгууд их дэлгэрээд байна? Тухайн хүн гоё чимгэл шиг гоё хувцастай байх юм бол тэр орж байгаа онгот нь тэр гоё чимгэл шиг тийм гоё байх юм дээ. Онгод орох юм. Харин тийм онгод орд юм биш үү? Тухайн бөөгийн хувцас гоё чимгэл шиг гоёлд орох гэж байгаа юм шиг болчих юм бол тэр ч одоо тэгээд бөө мөргөлж одоо бүр баларна үстэй. Тийм байх ёсгүй л баймаар юм. Гоё ханган хувцастай хүмүүс зөндөө л байдаг шүү дээ. Тийм. Тэгэхээр ч одоо тэр байна, энэ байна гэдэг. Одоо тэрийг тэгээд яг бид нар бол мэдээж үнэн зөв хотлаа гэж ярихгүй л дээ.
Ер нь тийм байх ер нь хэрэг байна уу, байхгүй юу? Тухайн онгодод өөрийнхөө хэрэгцээтэй юмнуудыг л хуйгнаасаа зүүнтэй. Одоо тэгэл түрүүний ярьдаг ёс зүй дээр гардаг шиг чинь тэр нэг нөхрийг одоо ингээл гоё чимээгэл тийм хоёуг тийм байх ер нь албагүй шүү дээ, ёсгүй. Тий. Тэгээ хэлчихээр нөгөө одоо ёс зүй рүү ороод манай онгодл ингэж хэлсэн шүү дээ гэх тэгэл. Тэгэхээр тэр гоё юм бол их гоё ганган хувцастай хүн орж байгаа онгод нь л яг л тийм л байж гэсэн юм шүү дээ. Гоё ганган байна гэсэн. Тэгэхээр чин тэр чи яг онгод мөн биш л байх гэж таарат байгаа зү. Тэ нөгөө хоёрын дээр байгаа зүйлийг мэддэг байх хэрэгтэй байна. Хамгийн нэгт. Тэр юу хамгаалаад байна те? Жигүүн зориулж тийм хоёртай байгаа даа гэдгийг л мэдэхгүй бол маш жоохон гоёлох гангалаад байна уу? Сүр тэр бас нөгөө сүр оруулаа. Сүр оруулаа. Сүртэй байх тусам хүнтэй харьцахад тэр хүн сүрднэ гэсэн утгатай л тэгээд байгаа. Тэгэл одоо яг энд байдаг игэмний манжи гэж байгаа шүү дээ, энд байдаг. Энэ дээр хонгонууртай байгаа ингээ уйнуудын хонгонуур гэдэг тухайн хүнд байх ёстой юмнууд, бөөд байх ёстой юмнуудаа хийчихэд тэрнээс цаашаа бас тэр тухайн зөв онгодууд нь яаж нэгэх юм бас бид нараас мэддэг шүү дээ. Хит ганган болцсон тэр нөгөө янз янзын хувцас малгай залгаатай хунун малгай залгаа өмссөн байсан нөгөө юу. Тэр мөр бол өстэй бас мэдхгүй байна. Одоо толоо ямар учиртайгаа мэдхгүй, нурууны зилээ ямар учиртайгаа, ар нуруунд байдаг өргөл манжиг эднэрээ ямар учиртайгаа мэдхгүй. Тиймтэй болохоор л сайн гэсэн янзтай бүгдийг авуулаа ичдэг. Тэр хоёрыг чинь тэгэхээр хоёр биш болчиход байгаа. Тийм болохоор одоо яг шинэхэн босоод удаагүй байгаа бөөнөр тий одоо бас энэ бөөгийн зам руу орж байгаа бөө болгож байгаа явж байгаа хүмүүс яг энэ хоёуг хувцс гэдэг тал дээр тий энэ бас гоё л биш шүү тий мэдээж бүх юм утга учиртай байгаа л та. Гэхдээ бас нэг хүний сэтгэлд ингээ харангуутаа тэр нэг дотор нэг юм бөө хүний юм дүр зураг бас бууцсан байгаа шүү дээ. Тэр хитрхи бас тийм гоё чамин гэж бодохгүйгээр одоо тэр дүр зургийг дотроо өөрчлөхтэй болохоор илүү нарийн одоо тий ёс тийхтэй ухаантай тэр бүх юм тал дээр одоо судалгаатай нэг үе бодох юм бол яг би ч нэг айгуу тийм олон жил бөөлж болоос хөгшин бөөд орохгүй л баг л та. Гэхдээ яг одоо бол бидний бөө болж исэн үеэс одоо ингээ босч байгаа хүмүүс бол нэгтэл дээр бас айгуу боломжтой болчлаа тий. Зөндөө олон судалгаа гараад ирж байна. Өшөө олон сайхан мундаг зарим удган хүмүүс байна. Бас гоё юм нэвтрүүлэг яриа подкастууд хүнд хэрэгтэй юмнууд байна тий. Хитрхи одоо дөнгөж бөө болж байгаа хүн бол ерөөсө хитрхи цаашаага битгий гүнзгийрээсэй л гэж би бас хүсэж байна. Энэ хоёган дээр ч гэсэн битгий гүнзгийрээсэй одоо бөөгийнхөө онгод тал дээр ч гэсэн битгий гүнзгийрээсэй тий. Яг л сайхан бүх юмыг нь эхлэл гэдэг талаас нь сайхан барьж яваасай. Тэгээ энэ бас энэ ёс зүй одоо тэр өөрийнхөө тэр бүхэл ингээ боломжоор өөрийгөө сайн ингэж эхлүүлэх юм бол одоо ер нь ороод удаагүй байгаа тийм бөөгийн замналаар явж байгаа бүү болох гээд явж байгаа одоо дүүнэр ахнар ихчнэр тийм ер нь маш сайн бодосоо л гэж хүсэж байна. Энийг бас ер нь сайн ойлгоорой. Битгий тийм бүр хүчтэй гүнзгий янз янзын юм сонсож тэр сэтгэл дотор үүсэж байгаа тэр одоо өөрийнх нь нэг бөөгийн юм хөрхэн жижиг юм орон зай үүссэн байж байгаа шүү дээ. Төсөөлөл тэрийг битгий тэгж хамаагүй хүчтэй одоо юу гэдгийг амар мундаг тийм том одоо их хоёуг моёгч гэдэг юм уу тийм хоёгтай бөө болцсон байна гэж өөрийгөө битгий төсөөлөөрэй. Айгуу мундаг онгод орсон байна гэж бас битгий төсөөлөөрч гэдэг юм уу тийм болж өгвөл одоо битгий хэтрүүлээрэй л гэж хэлмэ тэр гоё үгштэй. За битгий л юм хэтрүүлээрэй. Одоо тэр нөө зүүд зүүн хоёрыг ялах хэрэгтэй байна. Тэ. Зүүд чинь тусдаа зүүн гэдэг чинь тусдаа байгаа шүү дээ тийм. Ихэвчлэн нөгөө нөө зүүдэлсэн зүүдээр ийм байх юм байна, тийм байх юм байна гэж хүмүүс яриад байгаа. Энэ ер нь зөв юм уу, буруу юм уу? Зүүдэлж байгаа зүүдийг хүн зүүдлээд одоо тэр онгот нь өөрийн онгот нь тухайн өөрийнхөө хоёрдуулгыг зүүдээр орж ирлээ гэж яриад байгаа шүү дээ. Тэр болохоор тухайн онгот нь хүнд өөрийнхөө улаачд тийм хоёртай гэж зүүдлүүлэх хэрэгтэй гэж ойлгоод юм зүг. Тийм. Тэгэх үе бол байна л та. Тэгээд тэр чинь бас
одоо зүуд зөн хоёроо ялгаараа гэдэг чинь л тэрэн дээр л гараад байгаа юм. Тэгэхгүй бас хэтрүүлэгтэй юмнууд бас нөгөө тухайн хүн өөрийнхөө кодолч зүудлээд тэр нь бүр хэтрүүд ороод ирэхээр тэрийг амьд гуйган дээр хийгээд байгаа хөөе. Тэр чинь болохоор хараа онтоо болчиход байгаа хөөе. Тийм. Одоо энэ зүүд зөнгөч одоо ингэж л ойлгомоор санагдаад байгаа юм. Бөө болж байгаа хүнтэй зөндөө мэдээлэл сонсож байгаа шүү дээ. Одоо үзэх юм зөндөө байгаа. Бас өөрөө тийм. Тэр нь ингээд толгойд нэг кодод ингээд нэг юм зүйлийг бүтээч байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө зүүдэнд нь онгод нь орж ирлээ гэхэд тэр бүтээсэн юмтай бүх юмтай онгод нь ороод үгүйсэхгүй байхгүй тий. Тэр чи онгод нь орж ирээгүй тэр толгойд кодлсон нууц код нь зүүдэнд нь ороод ирж байгаа байхгүй. Тэгэнгүүт яг тэрүүгээрээ юм бүтээгээ гараад ирэхэр чи өөрийн онгод нь цаана хараас үчнэ зү ямар гоё хувц вэ гэдэг. Тиймэрхүү юмнууд гараад байгаа. Тийм. Тэгэхээр бас нөгөө бүү болох ч байгаа хүмүүс чинь гээл олон нэрээ батд ч тийм. Тэрэн дээр ч очлоо. За 10 хүний 7 намайг онгодтой гэлээ 3 байхгүй хичээлж гэдэг юм уу ер нь нэг 70 30 ярьцаа. Ингээл бас яваад тахаар би бас ингэж боддог. Яг хүн мэдээж явж байгаа тал дээр нь гэх юм бол тэр хүн мэдээж мэдлэггүйгээс болж явж байгаа. Дээрээс нь одоо нэг өөртөө юм уу тий итгэл олж авах гэж явж байгаа тий. Тэр хүний итгэл одоо 25 30 өвтөж байдаг юм. Тэрийгээ ядаж 50-аас дээш болгож ингэж авах гээд байгаа л царай шүү дээ. Тэнгүүд ахаал нэг хүн дээр очиод нэг бөөгийн онгод дээр очиод ингээл тэр хүнийг үүсгэхэд ахаал тэр хүнийг ингээ уудлаад байна. Бүх юм тэдүү идүүч гэдэг юм одоо яаж үүсгэх юм тий. Тэгэхээр тэр хүний юм ингээл бас цаагаараа нэг жоохон сэвтэл нэг сонирн болоод идэг гэж би боддог хөхгүй. Одоо тэр бөөгөөс мэдээж сайн юм ч авж байгаа, муу юм ч авж байгаа л та тий. Гэхдээ им олон бөөгийн хэлж байгаа ярьж байгаа энэ одоо үйлдэж өгч байгаа зан үйл чинь цаанаа бас очоод бас яг зөрөлдөхийг мэдэхгүй шүү дээ. Тэр хүн ч мэдэхгүй, тэр хийж байгаа бөөнөр нь ч өөрөөсөө мэдэхгүй тохиолдол байгаа. Тэгэхээр бас хитрхи их олон үнээр яваадах юм бол яг нөгөө хоёрын ярьжсэн шиг тэр код ч л өөртөө дүүсэл тэр цаанаа ер нь жоох тий сэвтэл бас жоох муугаар ирэхэд бодордох талч бас байна. Тэгээ энэ тохиолдолд бас над дээр нэг кейс байгаа. Ингээд 3 жил ирсэн байхгүй над дээр нэг хүн. Эхний жил нэрлээ. Тэгээ ярьсан байхгүй ахын нэрээ за миний дүү ажил төрөл сайн уу манай сайн маа. Манай дүүг ер нь бөө болох гэдэг нэг нэ. Ахын дүү нэг бүгэлж өрөх өдөр байвал нэг хата дуулгаач ахын яваад очиж дүүтэй зүг гэдэг. Тэгээд ирсэн. Тэгээд ямар ч бөөгийн онгод монгод гэдэг юм байхгүй байна. Одоо наадгаа мартаарай. Зүгээр ингээд сайхан ажил төрлөө хийгээ те. Энэ битгий сэтгэлээр уун одоо та нарын энэ болж утгүй байгаа энэ жижиг асуудал чинь энэ бөөгийн онгод гэдэг юмтай ямар ч холбоогүй. Хүнд бас хүн чинь дандаа л жаргаад яваад тахгүй ойлгомжтой шүү дээ. Амьдрал дээр ганц нэг хэцүү асуудал бол гарна. Энийг бүгднийг бөөтэй холбож болохгүй гэд тайлбарлаад явууллаа. 2 дахь жил нь ахиа ирсэн байхгүй надад. Тэгвэл бас юу ч байхгүй. Юм байхгүй гэд бүр загнаад явуулсан. Надад март битгий ахиж олон үнээр битгий яв. Тэ. Бүдэр очоор л онгодтой гэд яах вэ гэл. Одоо эсвэл тэр хүн миний хамнаас онгодтой байна гэж хэлүүлэх гэсэн юм уу мэдгүй. Тэгээд 3 дахь жилээ ахиад ирсэн байхгүй. Тэг бид тэр хүний бүлүүд үзсэн чинь манай онгод гэсэн байхгүй. Одоо тэгтээ юу ч юм би сайн мэдэхгүй байна. Тэгтээ нэг юм байна гэж хэлсэн байхгүй. Тэр хамгийн амар. Энэ бүр яг бүр бодит болсон жишээ шүү. Тэгэхээр энэ ингээл цаашаа явбал байхгүй гэд хэлсэн юмыг заавал байлгах гэдэг ч юм уу. Бас тэр хүн өөрөө дотроо нэг юм хүсэж байгаа юм уу? Магадгүй ахын ч юм уу, тэр хүүхэд ч юм уу те. Ингээд яваад тахаар нөгөө хотл үгийг 1005 тул үнэн болно гэдэг шиг. Ингээл өөр дөрөө нэг юм дуцаараа гал нэг бас юм дураар нэг юм дуртай юм бөө болох гэдэг хүмүүс бас байдаг шүү дээ. Тийм байдаг. Тэгээ тэр хүн дээр хамгийн сонин юун ч мэддэхгүй нэг юм ирсэн бохгүй. Тэгтээ тэр хүн бөө болоог л дээ. Би тэр хүний бөө болгоогүй. Баатан ч юм уу? Болоогүй би одоо мэдчихлээ л дээ. Болоог. Тэр амар угстай. Угаасаа тэгнэ. Гэхдээ энэ бас багш нар бөө болгож байгаа хүмүүсийг амар анхаарах хэрэгтэй юм дий. Үзэл за энэ угаасаа бөө болох юм байна гэж шууд харцдаг. Тэнд ч амар олон салаа байгаа байхгүй. Уул усны нэхэл бүгд адилхан бөө шиг харагддаг. Тэр үнийг
сайн эхлээд уул ус бүх юмыг янзалж чад үнэхээр бас шав болох гэж байгаа бол уул ус бүх юмыг янзсны дараа дахиад нэг үзээсэй гэж боддог байхгүй. Дахиад нэг үзээд үнэхээр угтаа бол тэр хүнийг бөө болгож болно шүү дээ. Тэгэхгүй юуны тухайн дөрөөгөө угтаа бань бөө болгоод идэг. Тэр чинь бол болохгүй. Тэгэл яг одоо чинь тэр хүний бөөгийн онготыг харцсан нэг хүн байлаа шүү дээ тий. Одоо бөө. Мэдээж бөөг бөөл босгож байгаа. Би бол яг гоо тийм хуурамч бөө байдаг гэдэгт бол итгэдэг. Одоо тэгж бодохыг ч хүсдэг. Яг энэ олон бөө дотор сайнтай муутай зөндөл бөөнөр зөв нэртэй буруу нэртэй зөндөл бөөнөр байгаа. Гэтэ нөгөө одоо чинь за би үнэхээр тэр хүнийг онготойг мэдээд байгаа мөртлөө би ингээд тэр хүний онготыг ингээд авч өгөх төвшний ч юм уу те тэр хүний тэр цаатлын юм бол үнэхээр хүнд ч юм уу те надад хүндтгэр юм байна. Тэрэн дээр бас надад бас нэг юм байгаа л та. Тэгээд яг тэр ёс зүйтэйгээ ахад холбоод ирвэл хүнд чадахгүй юмыг бол уучлаарай гэж хэлчих хэрэгтэй. Тэг зав. Би үнэхээр чадахгүй байна те. Одоо би Монголын мундаг бөө биш ээ те. Надаас өчнөө мундаг те чадaltaй удган зайран гэж зөндөө хүмүүс байгаа. За тэр хүмүүсээр ингээд одоо те надаас ингээд сайн хүнээр даачаад нэг хүзүүлээд харуулаач ээ. За би энэ ч юм бол үнэхээр чадахгүй байна гэд уучлаарай гэж хэлчих хэрэгтэй. Тэр би чадлаггүй дээ биш шүү дээ. Би чадахгүй дээ л баггүй юу. Миний чадал бол би хүрдэгтэй л хүрнэ. Тэрнээс би өөрийнхөө авч дийлэхгүй өөрийнхөө одоо юу гэдэг давж чадахгүй за вист надад чи болгоно гэдэг юм бол тэгэл бас муухай. Хүмүүс яг гэх юм бол бэрд болчих гэдэг. Тий. Хүмүүс бас яг нөгөө бөө болсон байгаа хүмүүсийн ганц нэг алдаа энэ байна л да. Нэг 2 3 жил бөөлөөд. За яг хөө тэр 20 жил 2 жил бөөлсөн тэр зүтгэл байна те. Бас тэр нэг хүний энэ хоёрын хоорондох яг хөө чадал адилхан байсан боловч тэрэн дээр байгаа туршлага гэдэг юм бас байгаа те. Энэ практик гэдэг юм аа. бас ороод нэг олон үзүүлэх гэж байгаа хүмүүст ч бас учир байгаа байхгүй. Бөөг чинь бүх юмыг чаддаг гэж бодож ирж байгаа байхгүй юу. Тэр нь бас амар бас нэг тийм тэгээд хоёулаа нэг яг бас нөгөө яг нэг бөө хүний тал дээр бас тэр чи хэцүүлтэй. Бас ингээд яг зөрөөд ирж байгаа хүнийг уул найлуулах одоо сэтгэлээрээ сайхан тий одоо бас бүр чадахгүй махаа сайхан сэтгэлийн өргөд гарах жишээ нэ тий. Одоо маргааш нөгөө төр ер нь ингээл өнгөрөх байгаа хүнийг одоо жишээ нь даа чи ер нь их урт наслах юм биш үү гэд хэлчихвэл тэр хүн магадгүй тэр цаашаага хэдэн сар жил ч юм уу тий тэр сайхан сэтгэлээрээ явахыг хүсдэг шүү дээ. Одоо манайхны бас нэг тиймэрхүү тэр дутагдaltaж байгаа хэцүү байна. Чадахгүй юм а чадахгүй л гэж хэлэх хэрэгтэй. Мэддэг юм а мэднэ гэж яриад мэдэж яриад чадахгүй юм би чадахгүй. Заавал ингээл бүгдийг чаддаг болохгүй бол бүгдийг мэддэг болохгүй бол ингээд байгаа бас нэг Тэгээ ер нь бөө болох ч тийм сайхан зүйл биш шүү дээ. Бөө үгийн онгод байхгүй зүгээр юугүй ходоо надад бөө болчих юм бол нэр үүнд тэр хүн амьтанд тойруулах тэр чинь чухал болчиход байгаа байхгүй одоо. Тэгээд энэ бас тэр чинь нэг талаараа тэр хоёрыг нөмрөө тэр хингэргийг бариад тэгээд цааталтаа тэр чинь бас нэг шунлын сэтгэл яваад нь штэ. Тэ? Одоо юу юм тарин. Тий одоо бас тий. Тэгэхээр одоо хэлмээр шүү дээ. Бөөгийн онгод байхгүй юугүй холовор. Бөө гэдэг чинь тийм сайхан зүйл биш. Бөө биш юм аа сайхан. Бөө болдгоо мөн хий сайхан. Мэрэг төрөг тавьж сурахгүй юу. Одоо ингээл бөө болсон хүмүүс чинь амьдралд нь зөндөө юм тохиолдсон байгаа. Зөндөө тий бие сэтгэлээр өвдсөн байгаа тий. Тэр болгоныг одоо тоочод яриад ах юм бол эн чинь дуусахгүй. Тэгэхээр одоо жишээд гарууд чи ингэж ярьдэн штэ. Одоо би нэг миний ихний 3 5 жил бэлэн жоох хэцүүлээс л та нэг үхэж болтгүй үе дээрээ тулцаа. Тэгээд тэр чинь асар олон бөө байсан юм чи. Тэгэл нөгөө тообоо яах юм оччих юм бол наачтай тэр шаацсан байсан байлаа гэл. Яг тэгж л ярьдаг байхгүй тий. Одоо бас нэг талаараа хамаагүй гоё нээлттэй чөлөөтэй яг тэр богдсон юм чинь байгаагүй л тий. Гэхдээ бас гоё мэдээлэлтэй байна тий. Би тэрэнд нь аяга баярлаад байна тий. Олон янз янзын подкаст хийж байгаа. Тэгээд аяга хүмүүс зөв юм түгээж байгаа тий. Залуучууд найзууд одоо бас баярлалаа гэж хэлээ тий. Мондөг залуучууд зөндөө байгаа. Нөө бөө нэг тийм хүсэдэх зүйл бол биш. тийм шүү дээ. За ингээд шинээр бөө болохгүй явж байгаа хүнийг хараа өмнөөс нь сэтгэл өвддөг шүү. Тэг яан тест. Хартгтэй яа за үнч Хугацаа. мөн ч хугацаа да гэд. Тэр хүмүүс яг
яагаад тэр бүр шуураад юм гэдэг чинь амар байгаа. Тэр хүний толгойд бас нэг юм байна. Тэгээ одоо энэ дээр чи ийм юм биш үү? Дөрөв хүрлээ ирж байна. За тухайн ураг удмын асуудалтай юм уу? Үгүй бол зүгээр нэг сэтэр нэхэгч орж ирсэн юм уу те? Үгүй бол дээр үедээ нэг хоймортой шүтэж явдаг юм Монголын дайтай юм байсан юм уу? Тэр болгоныг нь эхлээд олж өгөх хэрэгтэй байгаа байхгүй. Шууд бөө болгохгүйгээр те. Тэгээ тэр юмнуудыг үнэхээр олоод засаад залаад тавьчих юм бол тэр нэхэл гэдэг юм чинь бас тавирах магадлал маш өндөр байхгүй. Тавина шүү дээ. Шууд тавина. Нэхэгдэж байгаа юм бүтэн болгоод өгөхөр тэр юм тавигчиж байгаа байхгүй. Тэгэхгүйгээр шууд нэг нь бөө болгоод тэргээр нь ингээ хүчндүүлэл ингээ дайраад ахаар чинь бас нэг талтай. Энэ уламж цаашаа гүнзгийс болно гэхээс сайжрахгүй байхгүй. Тэгэхээр хүн болгон бас нэг бөө болоод ах юм байхгүй. Нэхэж ирж байгаа юм нь яг юу вэ гэдгийг л тэр тухайн бөө бас тодруулаад зөв тайлаа суучих юм бол бас тийш нөгөө багш настай эргэл холбогдсон шүү дээ. Багш нар одоо бас нөгөө ингэж байгаа шүү дээ. Заавал тэр хуягтай, хингэрхтэй. Тэгээ заавал тэр онгот нь ийм бөөлөгдөх ёстой ч юм уу те. За бас энэ хойд зүгрүүчин бас бөөгийн тэр загварчилсан гээл ч юм уу. Янз янз бөөлдөг тийм одоо арга байгаа шүү дээ. Онгоцтойгоо янз янзаар холбогддог. Заавал тэрийгээ биендээ буулгаж суулгаад авахгүйгээр те. Бас нэг бид хэд бол сайхан явган бөөлчин те. За явган бөөлчин. За гүү бол хүрлээхийн одоо юм шиг хажууд хурж ирээд тэр онгоцтойгоо ярилцаад одоо дүлээ гэж яриад байгаа шүү дээ. Онгоцтойгоо ярилцаад ингээд бөөлчдөг бас нэг тийм арга байдаг те. Тэгээ заавал энэ ер нь онгод болгон чинь заавал ингээд тийм биеийн доор халбтай юм уу те. Тийм шүү дээ. Олон онгодууд тухайн та нарт олон онгодууд байгаа. Бид нар чи ордгоо хажууд чинь суудаг онгодууд зөндөө байгаа тийм шүү дээ. Хардаг онгодууд, сонсдог онгодууд. Тиймэрхүү юм ялгах. Бүх онгодууд тийм магадгүй яг тэр дээшээ удам сударт нь те бидний одоо бас яг сайн мэдэхгүй байгаа тэр чөтгөж барьсан одоо түүхэндээ ч юм уу одоо тэр зайран удахчууд хүмүүс хөөлж гаргаж ирээгүй ийм одоо тэнд амтай зөндөл онгод байгаа шүү дээ. Зөндөл онгод байгаа. Тэр онгодод ивэгдэж явж байгаа ч юм уу одоо тэр удам угсаагаараа ч юм уу те үүр хойчороо ингээд дамжуулагдаад явж байгаа. Тийм онгод байх юм бол тэрийг заавал тэр хүн дээр босгож өгөх гээд тах юм айгу бас дутагдлах байхгүй те. Тэрийг нь сайхан гэрт нь онголж тавиад тэгээд тэрийг онгод нь одоо жишээ нь чиний онгод намайг ивэдэг байсан бол чи одоо өнгөрцөн байлаа гэхэд намайг үзэхэд онготоо гэж гарч ирээд байдаг. Тэр онгот нь намайг дагж харж хандж явдаг. Тэгэхээр тэр надад бүх албагүй байхгүй. Албагүй байхгүй харин зүгээр харин тэр үнийг онг болгоо босгочих болно. Тэрий ч л яриад байгаа. Багш нар зөв сонгооч ээ л гэдэг. Тэр бас нэг зөндөө юм байж хат зөвхөн тэрийг барьж авч нэг олчих юм бол бас их юмний тайлал болно шүү. Тэгнэ одоо энэ амар их босч байгаа. Одоо жишээ нь яг ингээл бид нарыг үзэж байгаа яг нэг тийм хүн байгаа заяа. Ингээ нэг хитэн жил бөөлцөн. Хөрхи яг бөөлцөн л доо. Тэгээд яг ингээд цаашаага ингээд учраа болохоо бөөлцөн яг тийм хүмүүс байдаг хөөе. Ингээ байгаа. Тэгээд уул нь нөгөө бөөгө болоход одоо бөөлцгоор бөөлж чадахгүй те мэдээж тэнд нэг юм хогцоо байгаа ш тэр онгоцтой. Тэгээ яаж шатгаа бөөлцөн тэгээ ах дүүнэр нь мэдээж найз нөхөд одоо юу гэдэг хүрээлсэн байгаа хүмүүс нь тэр хүнийг бөөгөж хараад байдаг те. Тэгээ бас яг ингэсэн магадгүй тэр хүмүүст тийм онгодтой байж болно үгүй эсвэл үнэхээр тэр хуйган дээр ч юм уу те тэр онгодынхаа одоо тэр юун дээр жоохон юм зөрүүтэй ч юм уу. Тиймэрхүү байдлаар бас онгод холдохыг үүсэхгүй те. Тэр яг гоё шинэ улаач болгож байгаа одоо ер нь ороод удааг байгаа хүмүүс ер нь сайн ойлгоод гоё үзчихээсэ гэдэг айгаа бодолсон. Одоо тэр нэг фантази сэтгэл юм шүү дээ. Тэрнээс л хол байх юм шүү. Тэр л хамгийн аюултай хамгийн одоо шинээр босч байгаа бөөнрийг жинхэнэ бодлуулж байгаа зүйл чинь тэр ихгүй те. Саран ингэрэг гэж би амьдралтай үзээгүй. Тэр чинь яг юуны ингэрэг, овооны ингэрэг юм уу? Мэдхгүй. Овоон дээр гарахад нэг юм саран хагас сарын ингэрэгнүүд байгаад тий. Тэгэхээр би овооны эцэдүүд бөөлт юм болов уу гэж бодсон шүү дээ. Одоо ч тэгэл ер нь нөгөө бөө мөөгөө жоохон буруудлаа барьлаа юмтай байсангүйгээр мэдгүй хүмүүс айгүй их юм нэг хэсэг хайсан шүү дээ. Тэгэл дандаа л овоон дээр явсан шүү дээ. Тэгэхээр тэр ерөөс овоон дээр байгаа сарын ингэрэгчээр нь ерөөс хэрэглэгдэхгүй л байгаа гэсэн үг байхгүй тий. Тэр ч та. Тэрийг шатаачдээ шүү дээ.
яг хөө гэхдээ би мэдгүй байна л да. Одоо яг сарын ингэрэг байдаг юм уу гэдгийг сайн мэдэхгүй байна. Тэгээ одоо өөрөө мэдэхгүй гэж байгаа байдаггүй хэлдэг юм шүү дээ. Тэр би энийг бол яг бид нар бол одоо чинь та харахтаа жоо фантастик тий. Фантастик гэж болж байна. Яг би зүгээр тэр хингэргийн талаас яг зүгээр одоо энэ ярьж байгаа зүйл тэгээд одоо нөгөө хов соёг мөгийн байгаа байдал мэдийг харахаар нэг тийм нэг юм арай л нэг юм толгой дотроо ингээд амар юм бодож байгаа л яг хийц юм халаад байгаа байхгүй тий. Тэр чинь нэг тодорхой л нэг хідэн зүйл байдаг шүү дээ бөөгийн хувьд чинь. Бөөгийн үед хитгэн зүйл байгаа. За тэн дээр яг уу тухайн онгод нь яг ямар үүлэнд хийдэг, ямар үүлэнд зориулагдсан гэдгээрээ юм нэмнэ гэхээс одоо юу мэддэхгүй баах юм ингээд даама шин бөөнөр өстэй бити тим нөмрөөрөө л гэж одоо захимаар. Тийм янз янзын яриад байгаа хүмүүсийн хувьд бол одоо би бол тэр хүмүүсийн хувьд бол бөөш. Тэгээ бол зүгээр нэг хүний амьдралтай байх юм те энэ уул басны те энэ байдаг онгод болох юм уу жижигхэн гарал гэж ярих нааг бол Одоо нэг тийм яриа гарсан шүү дээ. Тэнгүүд яг нөгөө тэр мундаг хүмүүс юу яриад байгаа гэхээр ерөөсөө л тэнгэр мэнгэр дэшээгээ те одоо гаргас галактик одоо барыг шинэ галактик ч юм уу юу гэдэг. Тэ одоо онгодыг бас ирэмэлжлээ яг ирэмб гэж байгаа байх л та. Гэхдээ тэд нар бол одоо бүр гараа авчлаа. Тэгээ тийм ярьж байгаа хүмүүс бол шин босч байгаа бөөнөрт бол одоо ямар ч хэрэггүй юм болов гэж би бодож байна. Юм мэдэж эхэлж байгаа юм чинь эхлэх зэгтэй байх хэрэгтэй. Тэгэхдээ нэг талдаа бас тэр хүмүүс тийм юм туулж иж зөв буруугаа ялгадаг болох юм билүү. Яг хөө тэгэл одоо ухаантай хүн бол үзээд ойлгох шүү дээ. Тэгээд над шиг ухаан муутай хүн бол одоо биеэрээ тулаал ойлгоно доо. Тэгээд биеэрээ тоолж болно. Тэгээд тэрнээс ээд хордон л гардаг юм шүү дээ тий. Тэрэндээ бүр улам цаашаа гүнзгэрчээд бүр болохоо тэгээд дараагийнхаа нэг өөрөөсөө мундаг болгож гаргаж ирээ. Тий. Айгуул дээ. Тэгэл тэр чинь хөгжил шүү дээ. Тийм байна. За тэгээд одоо нэг эцсийн нэг асуулт өөрөөсөө зүгээс хэлэхгүй тий. За одоо ингээд шинээр босч байгаа нэг бөө шүү дээ тий. Түүнд хандаад хэлэх үг. Миний хувьд бол за үнэхээр эхлээд ингээд дэн зам руу орж байгаа тий. Бүү мөргөл одоо энэ чинь бас нэг талдаа хөв соёл бас олон юмыг хадгалж явах хэвээр нэг талдаа хариуцлага тий. Тим юм чинь хэтэрхий холоос одоо тийм эд шидийн зүйлүүд бити хайж яваасай. Ер нь ахуй дотор чинь бүх юм байдгийг шүү. Тэгээд тэр хол тэнгэр газар үгүй бол тэр нэг далдын юм руу гүөхээсээ илүүтэй Монгол ахуйгаа сайн судалчаарай. Монгол ахуй дотор чинь бөөгийн зан үйл болоод арга томын бүхий л үйл байгаа шүү гэдгийг юм хэлцэгчээ. Одоо бөгөөд. За ер нь шинээр бөөлөхгүй явж байгаа хүмүүст өөрийгөө битгий хуураарай тий үнэн байгаарай. Тэг хитрхи бас ингэж битгий хүчлээрээ тэгэх юм бол чи магадгүй буруутах юм бол бүр хүчтэй буруутна гэсэн үг тий. А сайнтах юм бол хүчтэй сайнна гэсэн үг. Тэгтээ сайн нь болсон тохиолдол ер нь яг бүү болгож байгаа хүнд бол ер нь байдаг юм доо гэд хэлчихье тий. Одоо байдаг гэлч бол бас тэнд нэг хүний сэтгэлийг үе. Тэг гол нь юмныхаа талаар маш сайн судлаарай, мэдээрэй. Тэгтээ битгий хэтрүүлээрэй тий. Бүр цаашаа уг нь болохгүй битгий яваарай. Тэг ер нь яг эхлэх зэгээл маш сайн хийгээрэй л гэж хэлээ та. Тэг бөөгийн ер нь замнал бол одоо бөө болох гээд явж байгаа чинь айгүй хэцүү санагдаж байгаа боловч энэ бол одоо юу ч биш байдаг шүү л гэж хэлээ. Тэгээд энээс цаашаа бөө болгож байгаа нь хэцүү биш болцсон байх нь бүр хэцүү байдаг шүү гэж хэлээ да. За өрлөг өгд. Шинэ бөө болох гэж байгаа нь сайн судлаад өөрийнхөө урд удмыг сайн нэгтлээд сайн бодгол хэрэгтэй л гэж бодож байна. Тэгэхгүй шууд ихний ирсэн хүн тэгэл бөөлнө гэл тийм гэл тэгжийнхээ оронд сайн бодож үзэх хэрэгтэй байна. За тэгээд өнөөдөр ярьслага дуусгая да. Тэгээд та бүгд авах гээх ухаанаар хандаарай.